Сайн байцгаана уу? Энэ контентыг үзэж байгаа өглөө өдөр оройн нэмэндийг хүргэе. За би бол Отгон тэнгэрх сургуулийн сэтгүүл зүйн 4-р курсын оюутан Намин Цэцгэн. За ингээ манай сургуультай танилцсан. За манай сургуулийн нэг давуу тал гэх юм бол компьютергүй болон ноутбукгүй оюутнуудтай хичээл хийх боломжийг олгон за оюутанд үйлчлэх төвдөө 20 гаруй орчин үеийн компьютерыг байрлуулж өгсөн байна. Эдгээр компьютер нь интернеттэй холбогдсон мөнгө хэрэглээний бүх төрлийн програмууд байдаг ба номын сангаас авсан сурах бичгүүдэд ашиглан даалгавар бие даал зэрэг хийх боломжтой. За одоо ингээд гарцгаая оюутнууд маань хичээл хийж байна. Одоо хэдүүлээ энэгээр чимээг явцгаая. Ягаад гэвэл энд сургалтын албаныхан ажил хийж байгаа. За одоо хэдүүлээ сэтгүүл зүйн теле студ болон радио номын сантай танилцуулна. Отгон тэнгэрх сургуулийн сэтгүүл зүйн техникийн онцлог зүйл нь бол за практик болон онлыг хослуулан авах боломжийг бүрдүүлдэг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихтэй сургуулиудын донд за анхдагч гэж хэлж болох биз оюутан радиог та бүхэндээ би харуулах гэж байна. За энэ оюутан радио маань Отгон тэнгэрх сургуулийн 3 салбар сургуульд за шууд амжилтыг хийдэг байгаа. Одоо радионы эфирийн цаг байгаа учраас хэдүүлээ тогшоод чимээг орцгоё. Радиогоос ирж байна. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Студиэс хөтлөгч Алтан Туяа өгөөд байна мэдчилж байна. За өдрийн мэнд та хоёр маань яг сая ямар дамжуулт хийе бас өнөөдрийн онцлог үйл явдал юу бэ Отгон тэнгэрх сургуулийн? Бид нэр өдөр болгоны хичээлүүдийн их завсарлагаанаар манай ангийн оюутнууд оюутан радиогоо хөтлөөд ойр хавийн мэдээнүүд, дэлхийд дахинд болж байгаа мэдээнүүдийг хүргэдэг ийм хөтөлтөө хийгээ сууж ийлаа. Бас оюутан радионы маань нэг онцлог нь саян гэрлэх байгаа шүү дээ, тэ. Тэгвэл 7 оны хэдэн өдөр ямар төрөл жанрын дууг явуулж байна? Хамгийн эхлээд Отгон тэнгэрийн сүлд дууг явуулдаг. Тэгээд сонсогчдоос мэдчилгээ аваад тэгээд дуу явуулдаг байгаа. За Б1 давхарт байрлах оюутан хөгжлийн төвүүд болон сэтгүүл зүйн оюутнуудад практик дээр ажиллах боломжийг олгодог студидтэй танилццгаая. За энэхний техникийн онцлог бол за сэтгүүл зүйн оюутнууд авсан дүрс бичлэгээ эвлүүлэх боломжтой мультимедиа танхим юм. За сүүлийн үеийн 10 гаруй компьютерийг энд байрлуулснараа онцлогтой. За өшөө чанга дуугаад хот хэлнэ шүү. Зүү цүү. Зи ци. Отгон тэнгэрх сургуулийн сэтгүүл зүйн оюутнууд за практик дээр хичээлэх боломжийг олгодог за мультимедиа танхимтай танилццгаая. Өдрийн мэнд агшаа бид нар ороод танхимыг танилцуулах боломжтой болов уу? Боломжтой. За орцгоё. Энэ танхим маань 3 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх онцлог танхим байна. За жишээлбэл оюутнууд хичээл хийх боломжийг олгосон за PPT. 1-р курсээс эхлэн телевизийн орчинд дадлага хийх боломжийг олгосон анкер ширээ. Чөлөөт ярилцлага хийх боломжийг олгосон Бодин. За энэ ширээ бол ток шоу болон за өдрийн цочондоо ярилцах боломжийг олгосон Булан байна. Өдрийн мэнд агшаа. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За өнөөдрийн хичээл нь ямар хичээл байна? Бас техникийн талаараас товч танилцуулаач. За өнөөдрийн хичээл бол оюутнуудтай би энэ ярих урлагийн тухай хичээл орж байгаа. За энэ студид бол манай мэрэгжлийн телевизийн сэтгүүл зүй за тэгээд хөтлөгчийн ур чадвар зэрэг хичээлүүдэд бол оюутнууд маань дадлгаж иж маш сайн ингэж хичээлд идэвхтэй оролцдог бас бааз суурь маань бас хангагдсан байдаг болохоор хичээл ороход маш их урамтай байдаг. Тэгээд өнөөдрийн хичээл бол оюутнуудтай энэ хоолойн дасгал ярих урлагийн тухай орж байгаа. За тэгээ оюутнууд маань бол нөгөө ярих урлаг, хөтлөгчийн ур чадварыг сайн эзэмшснээр дуу хоолой, тод чанга, уран тод ярих ийм чадваруудыг бол эзэмшдэг. Тэгээ энэ дугуйлыг би бас хичээлийнхаа хажуугаар сэтгүүлч хөтлөгчдөд зориулсан ярих урлагийг эзэмших сонирхолтой юм сургуулийнхаа оюутнуудад зориулж болж хичээлдэг байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд бол энэ хичээл орж байна. Баярлалаа. За хичээл нь саад болсон уучлаарай. Отгон тэнгэрх сургуулийн за хүмүүнлэгийн сургуулийн номын санд бид хүрэлцэн ирээд байна. За энэ номын сангийн маань давуу тал нь за цахим болон танхимаар уншлах их боломжийг оюутнуудад олгодог. За мөн манай сургуулийн номын сангийн ганц зураг бол чимээгүй бусдад бүх сад бол юм. За одоо хэдүүлээ хүмүүнлэгийн сургуулийн 2 дахьтай танилццгаая. Өдрийн мэнд хүчтэй татраа. За өдрийн мэнд. Хичээлийн тавлаг уу? За сайхан. Дөнгөж завсарлчаа гэж. Одоо манай контентыг үзэн суугаа үзэгчтэй сургууль ажиг танилцуулах уу? За тэгье. За өдрийн мэнд хүргэе та бүхэнд. За би та бүхэнд хүмүүнлэгийн сургуулийн багш хөгжлийн төв буюу одоо энэ багш нарын асуудаг өрөө тэнхмүүдийг танилцуулангаа та бүхэнд бас мэдээлэл хүргэе. За ийшээ манай олон улсын харилцаа сэтгүүл зүйн тэнхмээ багш нар маань суудаг ийм өрөө байгаа. За сайн байцгаана багш нараа. Hello, good morning sir. Тэгэхээр энд манай сэтгүүл зүй олон улсын харилцаа тэнхмээ багш нар маань байрладаг. За олон улсын харилцаа хөтөлбөр маань бол энэ орчин үед энэ дэлхийд даяарчлагдаж байгаа энэ үед бол маш их юм
хэрэгтэй болж байгаа мэрэгжил. За манайхан бас олон улсын харилцаа мэрэгчлэр суралцсанаа гэхээр дангас нэг юм дипломатч төрийн албанд ажиллах хүмүүс болно гэж ойлгоод тийм хандлагатай. Харин үгүй. За энэ олон улсын харилцаа гэдэг мэрэгжил маань бол маш юм хөрөг чадвартай. За төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллага, олон улсын байгууллагууд мөн төрийн албанд ажиллах юм хөрөг чадвар сайтай мэрэгчлээд байгаа. За манай сургуулиас энэ жилээс монгол хэл уран зохиолын багшийн ангиар эсэлт авсан юм онцлогтой. За энэ олон улсын харилцаа хөтөлбөр дээр маань энэ төслийн менежмент гэдэг нь хавсрах мэрэгжлийн хичээл бас орж ирж байгаа. За энэ төслийн менежмент гэдэг нь юу гэхээр орчин үед ерөнхийдөө бүх үйл ажил хэрэг бол ерөөсөө төсөл маягаар явдаг болсон. Энэ төслийн менежмент гэдэг бол маш хэрэгтэй байгаа. Бид нар болохоор энэ дээрээ мэрэгжлийн үнэмлэхтэйгээр төгсдөг ийм бас давуу талтай боломжтой байгаа. Тэгэхээр манай олон улсын харилцаа сэтгүүл зүйн хэмжээний доктор Гансуг багш маань хичээл орж байна. Хэдүүлээ бас хичээлийнх нь явцаас жоохон ороод танилцчих. Уучлаарай багш орж болох уу? За өдрийн минь сайн байцгаана уу? За багш маань ямар хичээл орж байна да? За одоо би диплом болон консулын алба гэдэг хичээл орж байна. За би бас олон улсын харилцаа мэргэжлээ бас танилцуулаад хэл явж илээ л байна. Тэгээд дэлхийд даяарчлагдж байгаа юмуд бас чухал мэргэжил юм аа гэд. Энэ тал дээр бас таны бодол ямар байдаг? Олон улсын харилцаа бол өнөөдөр дэлхийд дахинд явагдаж байгаа гадаад бодлогыг тодорхойлж байгаа. Улс хоорондын харилцааны төвлийн чухал одоо мэргэжлийн хичээл. Энэ хичээлийг би одоо өнөөдөр ингээ оюутнуудад орж байна. За баярлалаа багш. Тэгээ бас та бүхэн бас харж байгаа баха манай сургуулийн анги танхим бол бас оюутнуудад хэрэгцээтэй бүхэл тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байдаг. За жишээ нь ухаалаг дэлгэцээр бас багш маань хичээлээ заахад илүү дөхөн болж байгаа байх гэж бодож байна тийм ээ. За баярлалаа багш. За одоо би та бүхэнд оюутнуудын манаас бие даалт хийдэг танхим гэж байгаа. Тэрийг танилцуулъя. За энэ танхимд манай олон улсын харилцаа 1-р ангийн оюут манай ангийн хүүхдүүд маань хичээлд орж байна. За өдрийн мэнд манайхаа бие даалт ажиг юу? За тэгэлгийнхаа манай оюутнуудад бас бие даалтаа хийх боломж энэ анги танхимын хөвлцөө бас их сайтай байдаг гэдэг нь бас нэг давуу тал болж идэг. Оюутанд хэрэгцээтэй анги танхим, тоног төхөөрөмж тэг юу л энэ бүгдийг нь сургуулиас маань хангаж өгдөгөр бас онцлогтой байгаа. За бид их одоо манай сургуулийн спорт зааланд ороод ирсэн байна. За манай сургууль бас Отгон тэнгэрийн шилүүснүүдгээд бас үндэсний лигийн хэмжээний маш чадварлаг баг байдаг. Тэр баг манаас энд бэлтгэлээ хийдэг, мөн бас оюутнууд манаас энд бие даамын хичээлдээ хамрагддаг. Ийм олон улсын стандартад нийцсэн ийм заал байгаа. За ерөнхийдөө манай сургууль манай сурагчид оюутнууд маань хичээлээ хийх боломж олцсон материалыг бааз техник хэрэглэгдэхүүн бол бүрэн хангагдсан байдаг гэдгээр маш давуу талтай сургууль байгаа. За тэгээд өнөөдөр манай танилцуулгад хамт байсан та бүхэндээ баярлалаа.